Энэ бяцлаглыг төвийг согсон ариун дагшин оршихуй гэдэг. Та бүхэн энэ бяцлаглыг хийхдээ аль болох өөртөө тогтвортой байрлалыг олж хөл гараа зөрүүлэлгүй суух юм уу? Тогттой байрлалд хэвтэж болно. За бяцлаглаа ингэж эхлүүлье. Хамраараа жуухан гүн амьсгал авч хамаараа жуухан гаргаарай. Та яг одоо өдрийн бүх хийл үйл явдлуудаас амжиран бодол ухаан, уурэг тархиан тайвшруулан амрааж байна. Дахиад амьсгалаа аваарай. Амьсгалаа гүн бөгөөд аажуухан авч гаргаарай. Амьсгалт нь удааширч, уушигт нь бүрэн нэгдэж байна. Амьсгалаа наран сүлжээ хүрд буюу гидс хүртлэх гүн гүнзгий авч байгаарай. Гүн амьсгал нь таны наран сүлжээ хүрд болон зүрхэн хүрдийг холбож, тэтгэн, энергийн гарц идэн чөлөөлж нээж өгдөө. Бүхэл биеэ суллахыг өөртөө зөвшөөрөөрэй. Эрүү болон хүзүний үгийн булчин, мөр, гар, боглог, хорооны үзүүрүүдэд та суллан тайвшруулж байна. Та нуруугаа сүүчнээс хүртэл буй хөлийн хороонуудаа суллан тайвшруулж байна. Амьсгалаа гүн гүнзгий хажуухан аваарай. Бодол орж ирвэл анзаарч орхиод амьсгал дээрээ дахин анхаарлаа төвлөрүүлээрэй. Та тайвширч байгалийн урсгалд орж, ариун орон зайд орж, амар амгалан мэдэрч эхэллээ. Бид бүгдийн оршдог ариун квантын орон зай буюу та өөрийн минь ариун орон зайд байгаарай. Бүхий л булчингаа тайвшруулж, амьсгалаа өргөжлүүлэн авч, яг энэ агшиндаа байгаарай. Таны дотор эрэхтэн гэдэс ходоод хоол боловсруулах хэрэгтэнгүүд тайвширч байна. Дархлааны болон мэдээллийн системээ тайвшруулж та бүхэл биеэ суллаж байна. Та холонгийн холбогддог тэрхүү гэрлийн орон зайд гэрлийн хэмтэй байж, бусад оршихуйг мэдэрч, өөртөөгөө холбогдсон маш сайхан тайван орон зайг бий болгож байна. Гэрлийн орон зайд бид бүгдээрээ хамтдаа байгаагаа мэдэрч, ариун орон зайг бий болгох нь таны оршихуй илүү их аз жаргал, найдварлал, амар амгалан авчрах болно. Бид таны амьсгалаар өөрийн тань бие махбод оюун ухаан, энергийн бие, мөн сүнс сэтгэлээдэн цэвэрлэн хоргоожүүлэхэд туслах болно. Таны толгоон ороо дангаарч гэрэл байна гэж төсөөлөөрэй. Бид таныг толгоон ороогоос амьсгал авч гаргаж байгаагаар төсөөлөн мэдэрч, амьсгалаа аажуухан авахыг урьж байна. Та яг одоо толгоон ороогоор амьсгалж байна. Та тархинд байгаа хэд их мэдээлэл болон олон янзын мэдээллийн төгөрөглөөс түмэн олон бодлын манангаас өөрийгөө чөлөөлөн ариутхан цэвэрлэж байна. Та өөртөө шингээж авсан хэд их мэдээлэл болон өөрийн хэмжээнээс хэтэрсэн хэд их бодлын манангаас тарих оюунаа амьсгалаараа ариутхан цэвэрлэж байна. Гэрлээр амьсгалж гаргах тоолно танаас эмх замбраагүй олон бодол мэдээлэл урсан гарч байна. Өөрийгөө нээлттэй байлгаж тэнгэрлэг гэрлийн урсгалыг өөртөө оруулснаар та өөрийн толгой тарих ухаанаа ариутхан цэвэрлэж, тэлэн өргөжүүлж, альвааг тод том руу харах болно. Таны толгойд байгаа альва сэтгцийн эмх замбраагүй бодол ямар нэгэн зүйлсээс өөрийгөө чөлөөлөхөд туслан таныг амраан тайвшруулж байна. Та өргөжлүүлэн толгойгоор амьсгалаа гүн гүнзгий аажуухан авч гаргаж байгаарай. Танд өөрийн хүсэл эрмэлзлээрээ ямар нэгэн зүйлийг бүтээж, хэрэгтэй газар руу чиглүүлж чадах тийм агуу хүч чадал танд байдаг үлээ. Тарих оюунаа цэвэрлэн ариусгаснаар та тэнгэрлэг гэрлийн ариун урсгалыг илүүхээр хүлээн авах болно. Та маш их тайвширч, сэргэж байгаагаа мэдрэх болно. Та амьсгалаа гүн гүнзгий авч, аажуухан гаргаж, өөрт хэрэгцээгүй бодлоо цэвэрлэн ариусгаж байна. За одоо анхаарлаа хоёр нүдний хэсэгтээ авчраарай. Та хоёр хөмсгний дээр байрлах минут болон хоёр нүдээрээ гэрэл амьсгалж байгаагаар төсөөлж мэдрээрэй.
таны харж цочирдсан бүх хийл зүйлс таны биед орж нүдний харааны мэдрэлийн систем болон мэлмийн хүртэн сөргөнүүдөө үзүүлдэг учраас яг одоо тэр бүхнээ амьсгалаараа цэвэрлэн гаргацгаая. Мэлмийн нүд болон хоёр нүдэрээ амьсгалан авч гаргаж өөрт хадгалж байсан бүх хийл таагүй дурсамж гацаа бөглөрлөө амьсгалаараа чөлөөлөн өөрөөсөө цэвэрлэн гадагшлуулж байна. Амьсгалаа хоёр нүд болон мэлмигээрээ авч гаргаарай. Таны мэлмий нээгдэж чөлөөлөгдөж байна. Та нээгдэж буй мэлмийн нүдээ мэдрээрэй. Нүдний даралтаа суллаж байна. Таны хараат нь сэргэж сайжирч байна. Та шин зүүн хараатай боллоо. Таны нүд нээгдэж байна. Амьсгалынхаа урсгалыг мэлмийн нүд болон хоёр нүд рүүгээ чиглүүл төсөөлөн амьсгалан авч гаргаарай. Тэнгэрлэг хүч таны хоёр нүдийг адислан таны нүдний хараагт нь сэргэн сайжруулж зүүн хараа болгож байна. Тэнгэрлэг хүч таны мэлмийн нүдийг адислаж зөмбөлгийн ур чадварыг нь сэргээж ариун дагшин мэлмийт нь хариуцхан цэвэрлэж сэргээж байна. Та хоёр нүд мэлмигээрээ адислал гэрлийн урсгал орж байгаагаар төсөөлөн амьсгалаарай. Таны ариун дагшин гөрвөлсөн харааг уйлдуулан зохицуулж зүүн бэлгийн бэлгийг нь нээж адислал хүлээн авч байгаагаа мэдэрч гурван нүдээрээ зэрэг амьсгал авч гаргаарай. Та амьсгалаараа нүд оюун ухаанаа цэвэрлэн ариутгаж байна. Одоо анхаарлаа доош нь явуулж өөрийнхөө хамар амаараа зэрэг амьсгалж байгаагаар төсөөлж мэдрээрэй. Та ам хамраараа ангаагч гэрлийг амьсгалж байгаагаар төсөөлөөрэй. Хамар амаараа зэрэг амьсгалсан таны амьсгалт нь таны ам, хамар, шүд, буйл, эрүүнд хуралдсан стресс, бухимдал, хурцэтмэл байдал, төгшүүр болон таны эргэн тойрноос ирэх даралт дарамтыг тайлж танаас чөлөөлөн тайвшруулж байна. Энэ амьсгал нь таны хэлж амжаагүй үгс, орхигдож мартагдсан яриа, худлах хуурмаг үгс болон амандаа залгиж хилэлгүйгээр залгиж өргсөн үгс, гацаж бөглөрсөн зүйлсийг цэвэрлэн имжилж гадагшлуулж байна. Амьсгалаа жуухан авч гаргаарай. Ингэснээр танд илүү их хайр гэрэл орох орон зай үүсч таны хайр гэрлийн илүү өндөр давтамж руу хөдлөн орох боломжийг олгох болно. Мөн таны дуу хоолойны торбон утсыг тань цэвэрлэж илүү их өөртөө итгэлтэй болж өөрийгөө ямар их хүчтэйгээ мэдрэх боломжийг танд олгож байна. Амьсгалаа өргөжлүүлэн аваарай. Таны амаараа авсан амьсгал хүзүүний уулзуур болон толгойн ард талыг нь суллан чөлөөлж байна. Та энергийн талбар болон биедээ илүү их гэрэл оруулах боломж олгож байна. Гэрэл урсан орж байна. Амьсгалаа аажуухан авч гаргаарай. Одоо анхаарлаа хоолойроо чиглүүлээрэй. Та хоолойн хүрдээ суллаж байна. Та хоолойгоор амьсгалахдаа гэрлийн урсгал амьсгалаарт нь орж байгаагаар төсөөлж амьсгалаа авч гаргаарай. Таны хилэлгүй хавдарсан өөрийгөө илэрхийлэхэд бэрх төвхтэй мэд санагддаг байсан байдлыг нь суллан гаргаж чөлөөлж байна. Олны өмнө хэлж ярьж чадахгүй бие барих байдал, мөн хавчигдаж буруугаар дүгнэгдэхээс айж өөрийгөө илэрхийлээгүй зүйлсээс таны суллан чөлөөлж байна. Амьсгалаа аажуухан хоолой болон хүзүүгээрээ зэрэг авч гаргаарай. Таны өнгөрсөнд болсон сэтгэлийн завуур гүтгэлэгт нь эмчлэгдэн цэвэрлэгдэж байна. Мөн таны гадуур хогцсон хүн гэсэн тодорхойлолт болон итгэл үнэмшлийн системээр эргэн харж өөрчлөн өөрийгөө олонтой талтай хүн гэж мэдрэхийн тулд та амьсгалаа 10 өдрийн хоолой хөр дээрээ авч гаргаж цэвэрлэн ариусгаж байна. Амьсгалаа аажуухан хоолой болон хүзүүгээрээ зэрэг авч гаргаарай. Таныг амьсгалаа ухамсартайгаар авч үзэл бодолдоо өөрчлөлт хийх үед таны бие болон сэтгэлийн бие цэвэрлэгдэж
Таны хоолойны урд болон хойд хэсэг нэгнэ. Хоолойн хөр дээрээ амьсгалан өөрийн өндөр дээд үннийг илэрхийлэхэд саатуулж байгаа сэтгэлийн шархаа та цэвэрлэн өөрөөсөө чөлөөлж байна. Та өөрийн үнний төлөө дахин нэг амьсгал авч гаргаарай. Ойр дотны хайрт хүмүүс, ахын дүүс, найз нөхөд, хүрээлэн байгаа хүмүүсийг гэрэлтүүлэн үнэн төрхөөрөө байж тэдний урамын сайхан үгсээр урамшуулан тэтгэж яваарай. Амьсгалан ажуухан хоолойн хөр дээрээ авч гаргаарай. Таны амьсгалыг зүрхэн хүртрүүд нь чиглүүлж байна. Та зүрхэн хүртнийхээ хар өврөөр зэрэг амьсгалж гэрлийн урсгалыг оруулж байгаагаар төсөөлөөрэй. Та өөрийн зүрх сэтгэлийн үүдийг дахин идэвхжүүлж байгаагаа мэдэрч зүрхэн хөр дээрээ амьсгалж өөрийн зүрхтэйгээ холбогдсон гүн гүнзгий амьсгалан авч гаргаарай. Амьсгалын тэн урсгал зүрхний гүнд тэн орж зүрхэн хүрд болон зүрхийг нээж байна. Таны уугаа шугаарлаж стресс бухимдлыг тайлж урам хугаралт айдас болон таны үрчөө бүх хийл хүнд ачааг суллан эмчилж хайр гэрэл болгон хувиргах болно. Та нурууны урд болон арын хэсэгтээ зүрхний төвийг тойрон та өөрийн сэтгэл хөдлөлөө тээж явдаг. Дахиад зүрхэн хүртний хар өврөөрөө зэрэг амьсгал авч гаргаарай. Эдгээр бүх сэтгэл хөдлөлийг үнэмлэхүй хайраар сольж өөрийн үнэн их сурвалж руугаа буцацгаая. Ингэснээрээ бид өөрсдийгөө эдгэж, өөрсдийгөө гүн чөлөөлөн гэрлийн өндөр хэмжээс орох болно. Та амьсгалаараа уушгаа нээж идэвхжүүлж байна. Таны уушиг зүрх хоёр хоорондоо нэгт холбоотой гэдгийг санаарай. Та зүрхэн хүртнийхээ хар өврөөр зэрэг амьсгал авч гаргаарай. Та яг одоо амьсгалаараа өнгөрсөн одоо болон ирээдүйн хүнд ачааг зүрх сэтгэлээсээ гарган өөрийгөө чөлөөлж байна. Та яг энэ агшинда, энэ цэвэр ариун орон зайд оршоорой. Таны энэ ариун дагшин байдал таны зүрхээр дамжин ирж байгааг мэдэр уушиг ихтэн сэргээн дээшлүүлж таны сүнс сүлтийг сэргээн өөдрөг болгож байна. Зүрхэн хүртнийхээ ар өврөөр зэрэг амьсгал авч гаргаарай. Ингээд та амьсгалан ходоод гидсэн байдаг наран сүлжээ хүрд рүүгээ чиглүүлээрэй. Та наран сүлжээ хүрд буюу ар нуруу гидсэрийн гэрлийн урсгалыг өөртөө оруулж байгаагаар төсөөлж амьсгалаарай. Нурууны урд болон хойд ходоодны хэсэгт нь бие сэтгэлд орсон бүхнийг гадагшлуулдаг. Та амьсгалан авч байхдаа өөрийн наран сүлжээ хүрдийг нээж ходоод орон амьсгалж байна гэж төсөөлөн мэдрээрэй. Мөн энэ хүрд таны альва нэгэн шингээхэд ирэх зүйлс, хит их мэдээлэл, олон давхаргад хадгалагдсан энергийн солилцоо, өөрчлөлтүүдийг цэвэрлэн гадагшлуулж байна. Та өөрийн ар үрт байдаг наран сүлжээ хүрдээрээ амьсгалж байна. Та өөрийн дотоодон өөрчлөвл таны эргэн тойрон гадаад ертөнц өөрчлөгдөн хувьсаж цаашлаад улс орон дэлхийн ертөнц өөрчлөгдөн хувьсаж байдаг юм аа. Та наран сүлжээ хүрдээрээ амьсгалснаар наран сүлжээ хүрдээ мөн дотоод хүчээ нээж өөрийн доторх гэрлийг асаах болно. Наран сүлжээ хүртний амьсгал нь лимфийн систем болон нурууны дээд хэсгийн ачааны даралтыг арилгаж чөлөөлснөөр та өөртөө гэрлийн агуйг хурсгалыг оруулах юм аа. Танд урам зориг өгөх, сайн сайхан дээд хувьсэлд хөгжөхөд туслах мэдээллийг авч үлдээн бусад таагүй мэдээллийг цэвэрлэн гаргаж ариусгаж байна. Ингэснээр та таагүй мэдрэмж өгсөн хүмүүсээс бодлох урмаг хүнд ачаанаас салж эдгэрэн өөрчлөгдөж гэрлийн шинэ илэрхийлэлд орж хувьсан өөрчлөгдөж хамгийн дээд их үүсвэртэй холбогдох болно. Та гидсэндээ тээсэн бүхий л таагүй зүйлсээ гарган гэрэл цохиулан сулруулснаа та өөртөө илүү их гэрэл хурааж шингээх боломжийг олгож байна.
Амьсгалан авч гаргаснараа та өөрийн биедээ илүү их гэрэл хураана. Тэр гэрлэн өсгөж тогтоох чадварыг нэмэгдүүлээрэй. Та өөрийн арга урт байдаг наран сүлжээг хүрдээрээ үргэлжлүүлэн амьсгалж байна. Анхаарлаа доош нь чиглүүлж хонго, гуй, хэвлий болон нурууны сүүлний ясыг харж мэдэрч амьсгалах доолн гэрлийн урсгал орж байгаагаар төсөөлөөрэй. Амьсгалаа нурууны сүүл болон хэвлийн доод хэсэгтээ төвлөрүүлээрэй. Бид таны сэр нурууны үзүүр сүүлний ясыг нээж ингэснээр таны амьдрал илүү их бат тулгууртай болж та өөртөө хамгаалагдсан мэдрэмжийг олж авч амар амгалан мэдрэх болно. Та өөртөө болон өөрийн амьдралдаа илүү их итгэлтэй байх болно. Та бүхий л хэлбэрийн ташаа хазгаа зүйлсийг өөрөөсөө судлаж, мөрөндөө үүрсэн хүнд ачаагаа сулсан гадагшламж байна. Таныг сэтгэлийн соронзон шиг татдаг тэрхүү гэрлийг таны биед оруулан таныг сэргээж байна. Та өөрийн биедээ гэрэл хурааж, илүү их гэрэл тогтоох чадвараа нэмэгдүүлээрэй. Амьсгалаа дэндээ жуухан авч гаргаж байгаарай. Бид таны ташааны буруу хэлбэр байрлалыг судлаж, таны биеийн тэр хэсэгдэх дарамт ачааг чөлөөлж, таныг цоо шинжих хандлагатай шин чиглэлд аялах боломжийг танд олгож байна. Амьсгалан ахар сүүлэндээ болон өмнөх хэсэгтээ жуухан авч гаргасаар агараа. Мөн та өөрийн ташааны эргэн тойрондоо илүү их хүчил төрөгч оруулан шингээх зөвшөөрлийг өөрийн биедээ олгоорой. Ингэснээр таны нуруу нугас дахин тохируулах тохиргоонд орно. Энэ боломжийг өөртөө олгоорой. Таны яс бол маш ухаалаг эрхтэн бөгөөд тэрээр энергийн хилийг нарийн төвшөнд маш сайн ойлгодог. Таны энэ амьсгал нь таны нурууны эргэн тойронд байх ямар нэгэн хүнд байдал болов өвдөлтийн гогцоонуудыг тайлан арилгаж байна. Та өнгөрсөн ачаагаа өөрөөсөө чөлөөлж, яг энэ агш нь дотоод хүч чадлаа өөртөө итгэлтэйгээр тэрвэрэн хүлээн авч байна. Мөн агуу үннийг мэдэх шин чадвар, алсын зүүн хараа, шин ойлголт, шин өдөртөмжийг та хүлээн авч байна. Та амьсгалан өвдгөндөө авчраарай. Баруун зүүн хөлнийхөө өвдгөөр зэрэг амьсгалан авч гаргахдаа гэрлийн урсгалд орж байгаагаар төсөөлөөрэй. Та өөр тохирсон тусламж дэмжлэгийг авч байгаагаа өвдөг сүрхэн мэдрээрэй. Таны хэрэгэлсээр ирсэн хуучин арга барилаа өөрчилж, ямар ч үед дасан зохицох илүү үеийн хатан байдлыг өөртөө бий болгох хэрэгтэй. Та цоо шинжиглэлийг өөртөө хүлээн авч, бусад хүмүүсийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрч, тэднийг хайрлаж, тэдэнд төвчээртэй хандаарай. Тэд өөрсдийн үлгээр домогт гатсан байж магадгүй. Аль эсвэл гэгээрлийг ухамсарлан ухаарсан байж болох юм. Баруун зүүн хөлнийхөө өвдгөр зэрэг амьсгалан авч гаргаарай. Таны амьдрал илүү уян хатан байдал ирж, амьдралд нь өрнөж байгаа өвдгөөрөө мэдэрч амьсгалаарай. Та өвдөгнийхөө амьдралыг бүрэн дэмжих чадварыг нь сэргээгээрэй. Баруун зүүн хөлнийхөө өвдгөр зэрэг амьсгалан авч гаргаарай. Одоо бид таны амьсгалыг хөлийн шагаарууд нь чиглүүлж байна. Баруун зүүн шагаагаараа зэрэг амьсгалж, гэрлийн урсгал орж байгаагаар төсөөлөн мэдрээрэй. Шагаад нь таны бие махбодын болон сүнслэг аяллаа хооронд тэнцвэрийг авчирдаг юм. Та шагаанда маш олон сэтгэл хөдлөлүүдийг тээж явдаг. Таны шагаар өнгөрсөн амьдралын эрчмийн шугам шууд холбогддог учраас өнгөрсөн танд тохиолдсон бүхий л сэтгэл хөдлөл тэнд байдаг. Тиймээс та энэ бүхнээс өөрийгөө чөлөөлөгдөж байгаагаар мэдрээрэй. Баруун зүүн хөлнийхөө шагаагаар зэрэг амьсгалан авч гаргаарай. Өөрийн шагаагаараа чөлөөтэй амьсгалж, цусны эргэлтийг сайжруулцгаая. Хөлөөр доошилсан энерги хөлийн үл хүрэхэд
Шагаан холбогч үүд хаалга болж цусны урсгалын гарцыг нээдэг. Тиймээс та амьсгалан гүн авч гарган өөртөө илүү тэнцвэртэй байдал, тэнцвэртэй урагшлах боломжийг олгоорой. Шагаа руугаа ямар нэгэн хөнгөн зүйл орж байгааг мэдрээрэй. Баруун зүүн хөлнийхөө шагаагаар зэрэг амьсгалан авч гаргаарай. Одоо амьсгал анхаарлаа хөлнийхөө ууланд шилжүүлээрэй. Хөлний ууланд дах энергийн хүртэн нээгдэж байна. Баруун зүүн хөлнийхөө уулаар зэрэг амьсгалан авч гаргаарай. Зүүн болон баруун хөлийн ууланд байдаг энергийн хүртэн нээгдэж байна. Таны сүнсний хүч танд сэргэж байна. Хөлөөрөө өөрийн махан бий болон гэрлийн биеийнхээ давтан цохилтыг харилцсан уйлдан хоршиж байгаагаар төсөөл мэдрээрэй. Та хөлөөрөө тэнгэрлэг сүлжээнд мөн бүх нийтийн сүлжээнд холбогдож байна. Таны хөлөөрөө амьсгалах бүр таны гэрлэд өгчиж, таны биеийн энергийн зөв төөнүүрийн цэгүүд нээгдэж, гэрэл биед чөлөөтэй нэвтрэн орох үүд хаалга нээгдэж байна. Та гэрэлтэй холбогдож байгаагаа мэдрээрэй. Баруун зүүн хөлийнхөө уулаар зэрэг амьсгалан авч гаргаарай. Та хөлөөрөө дамжуулан мэдрэлийн системийн стресс болон бүхий л биеийнхээ стрессийг тайлж байна. Таныг амьсгалах тооронд хөлөөрт нь биед байх бүхий л хорт бодис гадагшилж байгааг мэдрээрэй. Таны биеийн хорыг хүчтэй гэрлээр төөнөн хөлөөрт нь дамжуулан гадагшлуулж байна. Та тэрийг хайл гэрлийг өөртөө урьж оруулан биед байгаа сөрөг нөлөөтэй бүхий л зүйлсийг гадагшлуулж байна. Та энергийн болон махан биед байгаа сэтгцийн болон сэтгэлийн бүхий л хорт бодисуудыг зүгээр л өөрөөсөө урсхан гаргаж байна. Гайхалтай. Дахиад хоёр хөлнийхөө улаар гүн гүнзгий амьсгал авч өөрийгөө чөлөөлөөрэй. Мөн бид таныг гарынхаа хүрдийг тэнцвэржүүлэн идэвхжүүлж мэдрэхийг урьж байна. Таны хөлийн хүрд нь таны энергийн талбарыг нээдэг тул бүхэл цэгүүдийг идэвхжүүлдэг. Таны гарын хүрд болон хөлийн уулны хүрдтэйгээ холбонд зэрэг амьсгалснаар та өөрийн орон зайгаа гэрлээд тэлэн домруулж байна. Баруун зүүн гар болон хөлнийхөө уулаар зэрэг амьсгалан авч гаргаарай. Таны гэрэл тэлж байна. Гэрлээр та амьсгалж өөрийн гэрлээ өсгөж байна. Таны эргэн тойрон цэвэр гэрлийн энергийн давтамж өсч томрон өргөжн тэлсээр байна. Таны биеийн бүтэц шинэ кристалл гэрлийн бүтцийн талстаар солигдсон тэлж байна. Энэ хүү шинэ хэв загвар таныг дотоодын хамгаалангаа мэдэрч хайрын долгоонд ороход туслах болно. Одоо таныг амьсгалан зүрхэн хурдан дээр авчрахыг урьж байна. Зүрхээ гүн гүнзгий мэдэрч амьсгалан аваарай. Та улам бүр ариун дагшин орон зайд орж байна. Энэ орон зай хөх цагаан, харанхуй гэрэл болон буруу зүгийн зөрүүгүй төвийг сахисан ариун дагшин орон зай билээ. Тиймээс та улам бүр энэ ариун дагшин байдалд гүн гүнзгий орж байгаагаа төсөөлөн мэдрээрэй. Энэ гайхалтай гоо сайхныг зүрх сэтгэлээс мэдрээрэй. Та одоо ямар ч салгалт хуваагдалгүй зүрх сэтгэлийнхээ амар амгалангуйлж цэвэр ариун төвийг сагсан байдлыг мэдэрч зөвхөн шугам байдал байх болно. Та унган өнгө төрөх
Үнэн дүр дээргэн очиж байна. Тайнэр чимээгүй орчинд таны оюун ухаан бүх үес хол ангиж ирсэн оршихуй байж байна. Та гар хөлийнхөө хүр дээр бүтээж тэлсэн тэрхүү гэрлийн том орон зай дээрээ илүү их гэрэл нэмж зүрхнийхээ талбай гэрлээр дүүргэн дэлж гэрлээ өсгөн томруулж байна. Та бүрэн өөрчлөгцөөр байна. Та одоо ямар ч цаг хугацаа орон зайн хэмжигдэхүүн захирагдхан болж тэлэн анхны бүтээгчийн орон зайтай холбогдсон байна. Бүтээгчийн ариун дагшин орон зай бол таны зүрх сэтгэлийн мөрөөдөл бөгөөд та тэр бүн оршихуйн гол цэгүүлэх зүрхэн дээрээ байж байна. Хамгийн ариун дагшин төвийг сагсан энэхүү ариун байдалд та тавтай морилно. Таныг бид хүлээн авлаа. Энэ сайхан аз жаргалтай орон зайг мэдэрцгээе. Та оршихуйн хүчрхэг бүтээгчтэй холбогдсон байна. Та өөрийн энэ ариун дагшин төвийг сагсан байдал бүтээгчийн ариун дагшин орон зайдаа амар амгалан мэдрээрэй. Өөрийн тарих болон мэдрэх хэрэгтэн эсвүүдэд мөн өөрийн дотоод энергидээ энэ хүү төвийг сагсан ариун дагшин байдлыг ойлгон ухаарч мэдрэхтэн туслан үүнийг дамжуулаарай. Таны мэдрэмжийг сэргээдэг шин төлөв та шилжин орсон байна. Одоо бид таныг үзэгслэн цэнхэр сувд гэж дууддаг дэлхийгээ хоёр нүднийхөө өмнө байгаагаар төсөөлөн зүрх сэтгэлийнхээ нүдээр харж төсөөлөхийг урьж байна. Та яг одоо өөрийн ариун нандин зүрхээр дэлхийтэй холбогдсон байна. Та анх дэлхийд дахин хүний төрлийг авахар ирж байсан тэрхүү цэвэр онгон сэтгэл сэргэмээр анхдмал байдалтай байж байна. Яг тэр агшинд харж байсан дэлхий ээж таны өмнө цэнхэртэн харагдаж байсан тэр сэтгэл хөдлөм үеэ дурсан санаж төсөөлөн хараарай. Та тэр үедээ ямар ч хэлбэр дүрсгүй цэвэр гэрлийн өндөр хэмжээсийн гэрлэн оршихуйд байсан. Та өөртөө энэ ариун дагшин сэтгэл хөдлөлөө санах боломжийг олгоорой. Зүрхээр гидсэндээ тултал гүн амьсгалан авч гаргаарай. Таныг энэ дэлхийд илсэн шалтгаан бол та гэрлийн элч төлөөлөгч юм. Та энэ сайхан дэлхийдээ үйлчлэх бүрэн дүүрэн хүсэл эрмэлзэлтэйгээр анх ирсэн билээ. Та өөрийн амьдралынхаа бүтээгч нь. Та бүхий л ертөнцийн олон хэмжээсийн талбараас ирсэн. Та хүний нийгмийн сэтгэхүйн нөхцөл байдал, програмчлал, соёлын хүлээлт, онос, эсвэл аливаа хэлбэрийн хэв маягт хит автсан өөрийн сэтгэхүйгээ бүрэн шинжлэн цэвэрлэж байна. Та ариун дагшин төвийг сагсан үнэмлэхүй цэвэр ариун хайрын холбоосыг мэдрээрэй. Энэ агуу хайр нь оршихуйн бүрэн төлөв байдал бөгөөд оюун ухааны дээд хэлбэр юм аа. Энэ хайр нь ахуйгаас амьдэрсэн хариуны хийгүй үнэмлэхүй ариун хайр юм. Үүнийг та зүрх сэтгэлдээ үргэлж санаж яваарай. Таны энэ дэлхийд төрөл авсан гол шалтгаан энэ амьдралынхаа туршид цүнс зүрх сэтгэлээ нэгтгэн холбож өөрийн жинхэнэ их усрын таньж мэдэн энэрэнгүй сэтгэл мэдлэгээ хослуулан өөрийн хүч чадлаа олж авч
дэлхийдээ үйлчлэх энергийн гол их үүсвэр байх явдал юм аа. Одоо бид дэлхийгээ томруулан дэлхийг хэрсэн холболт сүлжээний талбарыг харж мэдэх болно. Энэ сүлжээнд дэлхийд байгаа бүх хийл гэрлийн ажилтнууд холбогддог. Та бол хүчрхэг гэрлийн ажилчдын нэг өгөөд цэвэр ариун хайр гэрлийг өөртөө хураахаар энэ дэлхийд төрөл авсан билээ. Бид таныг дэлхийн бүх хийл сүлжээнд холбогдож байгаагаар мэдэрч төсөөлөхийг урьж байна. Та энэ гаргийн сүлжээгээр нэгдсэн гэрлийн ажилтнуудтай холбогдож байна. Тэнд тань шиг олон хүчрхэг сүнснүүд бий. Тэд олон янзын орчлон ертөнц, галактик, гариг иргэсийн өөр газраас параллел ертөнцөөс олон хэмжээс энергийн ертөнцөөс ирж хамтдаа түүхийг бүтээцгээж байна. Таны эргэн тойронд байгаа бусад гэрлийн ажилчидтай зүрх сэтгэлээрэн холбогдож байгаагаар өөрийгөө төсөөлөн мэдрээрэй. Таны өмнө байгаа тэр бөмбөрцөг дэлхийн маань идэвхжин сэрж, өнгөн засч хувьсан өөрчлөгдөж байна. Бид таныг цэвэр ариун, аз жаргалтай, амар амгалан төвийг сэгсэн ариун дагшин орон зайтай байж, энэ гайхамшигтай холболтыг хийхийг урьж байна. Бид таныг дэлхийн өнцөг болон бүрт амьдардаг дэлхийг шинэ хэлбэр төлөвт оруулж, дээшлүүлэн сэрээхээр сэтгэл шулуудан ирсэн биет болон биет бүс гэрлийнхэнтэй гэрлийн ажилчтай сүнсний ах эгч нартайгаан холбогдохыг урьж байна. Та өөрийн сэрсэн төлөв тэргэж ороорой. Ариун дагшин оршихуйдай байж амарлингуй тайвнаар энэ батламж үгсээ давтан хэлээрэй. Би бол гэрлийн бүрэн эрхтэй хүмүүн билээ. Би одоо бүрэн дүүрэн төгс байна. Би бол гэрлийн бүрэн эрхтэй хүмүүн билээ. Би одоо бүрэн дүүрэн төгс байна. Бид тусгаар тогтносон дэлхий дээр хамтдаа амьдарч байгаа гэсэн батламж үсээ хэлцгээе. Бид бүрэн эрхт гариг дээр амьдарч бүхэл бүтэн бүрэн төгс байцгааж байна. Бидүүд бүрэн эрхт гариг дээр амьдарч бүхэл бүтэн бүрэн төгс байцгааж байна. Ийм л байх учиртай. Одоо бид таныг зүрх сэтгэлийнхээ гүнээс дэлхийдээ хайраад эсэлгээхийг урьж байна. Чин төлөв өөрчлөлтөнд орж байгаа цэнхэр дэлхий гаригтан хайраа илгээгээрэй. Энэ гариг дээр амьдарч буй бүхий л амьд ахгүй биетүүд, уул ус, ургамлууд, гэрлийн ажилчид, хань ижил, өр хүүхдүүдтэй, аав ээж, ах эгч дүү нартаа, найз нөхөдөө, ариун бүтээгчийн гэрэл хайрыг дамжуулаарай.
бүхэл бүтэн соёл иргэншлийг өөдөн татахаар эндэрсэн гэрлийн ажилтан олон хэмжээстэх оршинлуудад дэлхийд орших бүхий л амьд биетүүд амьтад болон өөр бусад биет болон биет бус оршинлуудад гэрэл хайраа илгээгээд байгаарай. Энэ гаригийнхаа өнцөг булан бүрийг нэг цэгээс нөгөө цэг хүртэл самнаж байгаа маягаар төвийг сагсан ариун дагшин орон зайнаасаа цэвэр ариун болзолгүй хайраа илгээгээд байгаарай. Та бүтээгчийн агуу хайр гэрлийг дамжуулж байгаагаа мэдрээрэй. Таны бие оршихуй бол бүтээгчийн оршихуй юм. Бид таныг өөрийгөө энэ ариун дагшин орон зайнаасаа ухамсартайгаар иргэн ирж байгаагаар төсөөлж мэдрэхийг хүсэж байна. Та зүрхнийхээ төв рүү буцаж ирээд таны нэг гараа зүрхэн дээрээ тавихыг урьж байна. Гүн гүнзгий амьсгал бүртээ та өөрийн бие махбодоо олон бүр ухамсартайгаар мэдэрч иргэн ирж байгаагаа мэдрээрэй. Одоо та зүрхээрээ гүн гүнзгий амьсгалан аваарай. Дахин нэг удаа гүнзгий амьсгалан авсуулан гаргаарай. 3, 2, 1. Та одоо өөрийн биеэ мэдэрч өөрийн хөл гараа мэдрээрэй. Ингээд та ааж ухам мэдээ нээж болно.